За сайн байцгаана уу монголчуудаас Коломотоос наран чимэг ярьж гин би ээлжид бичлэгээ хийж гин. Энэ бичлэг маань болохоор нөгөө төрүүчи маань хийсэн бичлэгийн дагуу хийж гин. Яг гэхээр энэ талаар тавьсан мэдээллийн маань дагуу хүмүүс нөгөө ерөнхийдөө нэг хэвийн асуултыг маш их олон асууж байна л да. Тэгэхээр нийт дунд нь мэдээллийг асуултны хариу болгоод өгчий. Би зарим нэгэнд нь бол мэдээж өөрийнхөө хувь чатаар ч юм уу тийм ээ асуусан зүйлүүдийг хариулсан байгаа. Хариулж амжаагүй хүмүүс бас байгаа бах гэж бодож байна. Одоо заримдаа алдагдаад мартагдчихдаг ийм зүйл байдаг. Тэгэхээр хэрвээ тийм байвал хөлцөл өчье. Тэгээд гол нь өнөөдрийн маань өөх мэдээлэл нь болохоор хүмүүс нөгөө тавьсан мэдээллийн маань дагуу энэ нөгөө манайхан ингээд уртаа ч юм уу тийм ээ эсвэл бол нөгөө сонголтоо өгчөөд ингээд нэлээд удаан хүлээддэг штэ заримдаа бүр 2 жил хүлээчих ч юм уу тийм ээ ийм тохиолдол байдаг. Энэ хугацаанд хаа нэгэн газар руу аялах шаардлага гараад идэг тийм үү? Дорн сургаа явах гинти шаардлага гардаг ч юм уу? Ийм тохиолдолд яах вэ гэсэн асуултуудыг хүмүүс маш их асууж байгаа байхгүй. Тэгээ би энийг нөгөө төрүүчийнхаа мэдээлэл дээр өгөхдөө одоо дутуу асаргцсан байлээ. Нөгөө шинэ гарсан дүрм журмаар нь штэ тийм ээ. Яасан бэ гэхээр хэрвээ та одоо ямарваа нэгэн сонголтоо өгчөө тийм ээ. Одоо шийдвэрийг хүлээж байгаа тохиолдолд хаа нэгэн газар руу аялах бол аялж болох уугүй юу гэдэг асуултанд хариулсан. Тэр нь юу гэсэн бэ гэхээр хэрвээ та яг ажлынхаа шугамар нөгөө ажлын томилтоор явдаг штэ. Тийм ээ. Ямар нэгэн хүн байж болно штэ. Одоо жишээлбэл Sony Ericsson-д ажилладаг ч юм уу тийм ээ. Тэгэх юм бол өөр улс оронд ч нөгөө ямарваа нэгэн ажлыг шаардлага гардаг. Яг ийм аяллаа шугамар тэр аялж одоо виз авах юм байлээ. Тэр виз нь болохоор D виз гэсэн нэртэй ингэж болт юм аа. Тэрнээс бол зөвхөн хувийн шугамар тийм үү. Одоо зөвхөн өөрөө орон нутгаар нэг амралтаараа явчаад ирье гэдэг ч юм уу. Скол хүүхдээ явуулчаа буцаагаад аваад ирье гэдэг ч юм уу. Ийм тохиолдолд яах вэ гэхээр болдгоо. Хэрвээ та одоо яг сонголтоо өгчөө тийм ээ. Таны шийдвэр чинь гараагүй байж байгаа тохиолдолд та бүр яатчгүй шаардлага гараад гараа явчлаа штэ. Гараа явчих юм бол таны нөгөө шийдвэр гарахаас нааш орж ирч чаддгүй юм аа. Та шийдвэрээ гарсан тохиолдолд та буцаж орж ирнэ. Тэрнээс нөгөө шийдвэр чинь гараагүй та оршин суугч шүүл байхгүй байж байгаа тохиолдолд тэр нөгөө шийдвэр гаргаагүй хугацаанд хүлээж байгаа тохиолдолд гараа явчихаар буцаад орж чадхаа болчдөг. Энд бол нөгөө гэр бүлийн бүх гишүүд хамааралтай юм шүү. Тэгэхээр дахиад хэлэхэд тийм ээ. Хэрвээ та хаа нэгэн газар руу аялаад явах гэж байгаа одоо хувийн журмаар ч юм уу тийм ээ. Яг албан томилолтоор ажлын шугамар яваагүй болвол энэ болдгоо юм байлээ. Ажлын шугамар тэгээд явах гэж байгаа бол тийм ээ. Одоо албан байгуулагчдын томилоод за ийшээ очиод нэг ажил нэг томилоод явуулж байгаа бол тэр нэг аялын одоо виз биш аялын виз шүү дээ. Нөгөө ажлын шугамар явж байгаа гэсэн D виз авах ёстой гэсэн ийм нөгөө мэдээлэл байсан шүү. Энийг би түрүүн хөхтө марчиж энэ талаар хүмүүс бас маш их асуусан. Өөр нэг тохиолдолд өөр нэг маш их асууж байгаа зүйл нь юу вэ гэхээр нөгөө би ингээд бичлэгээ дээрээ нөгөө хүмүүсийн амжиргааны нөгөө нэг гэр бүлийн хүүхдүүдийн нэг одоо нэг дундч хэмжээ нэг 6 сарын 1-ээс 12 сарын 31-ний хоорондох мөрдөх тэр тарифыг би та нарт нөгөө хэлж өгсөн шүү дээ. Манд бас дээр бичсэн байгаа. Тэгэхээр энийг нөгөө нэг жишээл нөгөө хосууд гээд нэг 8000 төр гээд нөгөө би бичсэн байгаа гэсэн чинь энэ чинь ингээ хос гэхээр 2 хүн ингээд нийлээд юм уу гэж асуугаад байгаа хгүй. Энэ зөвхөн тэр тэргээр бодохгүй шүү дээ. Яг үг гэхээр нөгөө үндсэн дүрм журм байж байгаа шүү дээ. Хамгийн багаар нөгөө амжиргааны доод түвшингөөр нь боцсон тий дундаж түвшингөөр нь боцсон 13500 гээд тавьдаг шаардлага байна шүү дээ тий. Тэр чинь хിവэрэ байгаа. Тэгтээ тэрэн дээр чинь нөгөө нэмэгдэж орж ирэх байхгүй юу? Яг вэ гэхээр төрөн нөгөө гэр бүлийн гишүүдийн чинь дэс чинь та ийм орлоготой авах хэвээр ийм одоо та гэр бүлээ тэжжих тий аваад явах ийм чадaltaй авах хэвээр гэсэн нөгөө тийм шаардлага тавиагүй зөвхөн тэр хүний цалин 13000 одоо хамгийн доод хэмжээгээр тийм ээ одоо яг эдний нөгөө стандарттай хүрсэн тийм цалинтай байж ах хэвээр гэсэн шаардлага байсан чинь нөгөө гэр бүлийн гишүүдээ та бас аваад явах одоо жишээл их нэртэй хүүхэдтэй байх юм бол тэр болгоныхаа хэмжээгээр таны тэр нөгөө цалин гिचиг хэмжээ нэмэгдэнэ л гэсэн үг байгаа байхгүй юу? Энийг сайн ойлгороо. Тэгвэл нөгөө миний тавьчихсан тэр нэг одоо гэр бүлийн одоо 2 хос бол нэг 8000 хэдэн зурч гэж байлаа тий. Тэргээр ингээд яах юм уу гэд асуугаад байгаа байхгүй юу? Тийм биш байхгүй юу? Урдных нь нөгөө суур дүрм нь байж байгаа суур дүрмэн дээр чинь тэр нэмэгдээд ороод ирж байгаа гэж ойлгоорой тий. Тэгэхээр жишээлбэл за одоо та ганц бие ээж ч юм уу тийм ээ одоо нэг хэдэн настай ч хүүхдтэй ээж бодсон шүү дээ. Одоо тэр нөгөө би насныхан зал ялгаагаар нь хилцэн байгаа шүү дээ.
Тэ нэг 6-наас тэгээд 11 ингээд. Тэгэхээр яг тэр хэмжээндгээр нэмэгдэх байхгүй юу? Таны цалин дээр. Тэгээд тэрнээс гадна бас нөгөө одоо гэр бүлэрээ анхудаа орж ирж байгаа хүмүүс чинь тэр чинь нөгөө одоо орон сууц гэд байж ах хэвээр тийм ээ. Орон сууцны чинь мөнгө тэр бүх зүй чинь нөгөө идэр дахиад шалгаж байгаа байхгүй. Яг тэгэхээр та хаа нэгэн газар амьдрах юм чинь тэр орон сууцнд чинь зайлшгүй төлөгдөх нөгөө зарлага гэж байгаа тий. Тэр зарлага чинь юу вэ гэхээр мэдээж орон сууцны чинь хөлс нь орж ирнэ. Тогны мөнгө тий усны мөнгө шидний төлдгөө юм аа. Тэгээ өөр юу гэдгийг утас таны нөгөө яг тэр зайлшгүй одоо гарах тэр зарлыг чинь тооцоолоод тэрий чинь дээрээс нь дахиад тэр нөгөө одоо гэр бүлийн гишүүн одоо хүүхдээ нөхөр байна нэмэгдэж байгаа. Энд чинь нэмэгдээд тэрийг ингээд тооцох ёстой юм шүү. Энийг сайн ойлгоорой. Тэгэхгүй тэр нөгөө миний бичсэн ингээд нэг. Тэгээ бас одоо энэ болохоор ерөөсөө нэг 6 сарын хугацаанд хоорондын л мөрдөж байгаа зүйл шүү дээ. Тэгээд би нөгөө хэлжсэн те инфляц нөгөө бүх хүмүүний үннээс шалтгаалаад жил болгоно нөгөө тэр нөгөө тариф нь өөрчлөгдөж ижээд энэ миний хэлсэн тэр байгаа бол 6 сарын та одоо хөсөлтөө өгчөө тийм ээ. Хөсөлт чинь яг одоо энэ өнөөдрөөс ахуулаад 12 сарын 31-ний хооронд гарч ил тэр тариф мөрдөгднө гэсэн үг. Та одоо ингээд хөсөлтөө гаргачаад таны шийдвэр гарахгүй оны дараа гарч болно шүү дээ тийм ээ. Тэгэх юм бол дахиад оны дараа тэр тариф өөрчлөгдөнө гэсэн үг шүү. Энийгээ сайн анхаарцгаагаараа тиймэрхүү жижиг юм дээр нөгөө алдчихвал бас жоохон харамсалтай юм болно шүү тийм ээ. Ийм зүйл байгаа. Өөр чинь бас нэг тэгээ ерөнхийдөө нөгөө бүр ингээд наривчлаад одоо ажил олгогчтой тийм ээ. Манайхан ч одоо энэ чи зөндөөх ресторан нөгөө суши ресторан нээсэн байж байгаа штэ. Тэр хүмүүс нөгөө ажилчид авахта бас тэдраас тавигдах шаардлага гэж байгаа. Тэр шаардлага нь бас ингээд дотор нь ороод уушах юм бол нэлээд нарийн зүйлүүд байгаа. Тэр бүх нарийн зүйлийг болохоор би энэгээр ингээд яриад та нарыг залхаагаад яах вэ те хэрвээ бүр зайлшгүй шаардлагатай гэж үзвэл одоо надтай холбогдоод цаг авч байгаа тий цаг тохирж байгаад уулзаад одоо тэр бүгдийг би нөгөө тайлбарлаад хэлээд өгч болно гэж хэлэх байна. Тэгээ мэдээж нөгөө би төлбөртөө штэ зүгээр ерөнхийдөө нөгөө ажлын өдрүүд дээр миний хувьд бас жоохон ер нь бол зав бага байдаг. Тэгээ ерөнхийдөө бол жоохон ажил цаарсны дараа ч юм уу эсвэл хагас бүтээсээ өдөр ч юм уу ямар нэгэн яг надтай холбогдож байгаа тэгээд тэр цагаа тохирж байгаа заримдаа нөгөө хоёр ажлын хооронд ч юм уу тийм ээ ийм байдлаар ингээд цагаа зохицуулаад одоо зөвлөгөөгөө авч болох юм а гэж хэлэх байна. Тэгээд түүнээс гадна бас хүмүүс ингээд надаас аяух нөгөө миний урд нь хийцэн бичлэгүүдийн дээрээс байгаа асуултнуудыг асуугаад байна. Жишээлбэл одоо нөгөө ажилгүйдлийн касс тий нөгөө даатгалын байгууллага тий форшекрийн касс касса ингээл эдрийн талаар надаас асуугаад нэлээх зүйл асуугаад байгаа байхгүй юу. Тэгэхээр яах вэ гэхээр би нөгөө урд нь нөгөө ингээд бичлэг маань байж байгаа учраас та нар нөгөө миний мэлми гэсэн ийм нөгөө YouTube дээр влог маань байгаа. Тийшээ ороод ингээд үзэх юм бол та нөгөө ингээд subscribe хийчихвэл тийм ээ. Тэр нөгөө бүх бичлэгүүд маань гараад ирнэ. Тэндээс нь та өөрийнхөө нөгөө хэрэгцээтэй гэсэн мэдээллээ олгоод авчгаад тий. Тэгээ бүр тэн дээр огт дурддаггүй юм байвал яг уу надтай холбогдож болно. Тэгтээ тэр нөгөө ажилгүйдлийн касс буюу тий даатгалын байгууллагад хөдөлмөр жуулчлалын алба их бүх мэдээллүүдийг бол маш бүр нарийн тодорхой байсан байгаа. Жишээлбэл тэр нөгөө activities report гэх тий одоо нэгсэндээ та идэвхтэй ажил хайжгийнхаа тайлан өгөх гэж тий ч юм уу. Тэрийг би бүр ингээд аюу сайн детальчлаад ингээд наривчлаад заагаад өгсөн байгаа. Тэгээ та нар тэр мэлми гэдэг нөгөө одоо англи үсгээр биччихсэн. Тэгээ би нэг зөвлөгөн дээр хэвчсэн зурагтай байгаа да. Тийм блог байгаа. Тэр лүмэн ороод тэндээс тэр зүйлүүдийг олоод үзчихье гэж хэлэх байна. За тэгээд хамгийн гол зүйл маань болохоор сая хоёр зүйлийг хэллээ тийм ээ. Тэр цалинчин бол нөгөө тодорхой хэмжээгээр нэмэгдэх хэрэгтэй юм шиг. Тэгээд зүгээр нэг өөр нэг арга зааж өгөхөд мэдээж нөгөө гэр бүлээ та хэрвээ нөгөө гаднаас хөдөлмөрийн гэрээгээр орж ирэх гэж байгаа бол тий ганцхан одоо нөхөр ч юм уу эхнэр нь ингээд нөгөө хөдөлмөрийн гэрээнд хамрагдчихаар гэр бүлийгээ нөгөө авч орж ирэхээр үн цалин чинь маш өндөр болчих гээд өндөр болох шаардлагатай болж байгааз тэгэхээр нөгөө гэр бүлийн гишүүд бол хоёулаа нөгөө ингээд яг хамтдаа нэг албан газар ч юм уу тийм ээ гэрээ гэдэг л таяр хоёулаа орлоготой байж гэн тэгэхээр таярын хоёр орлоготой байж байгаа тодорхой хэмжээр орлоготой байж байгаа чинь нөгөө хүүхдээ ихаа нөгөө мөнгийг дээр нэмэл арай та нарт нөгөө жоохон нуруунд дээр хачаал чинь өнгөдөх юм уу даа гэж нөгөө зүгээр миний бодож байгаагаар бол тэгж яат ч утсан одоо ганц хүний цалин дээр тий эхнэрийнх нь дахиад хүүхдийнх нь ингээ мөнгө нэмэгдэхээр тэр хүний цалин асар
одоо өндөр болох болж байгаа байхгүй. Тэгэхээр мэдээж нөгөө ажил олгохдоо ч хүндрэлтэй одоо өөрт чинь ч гэсэн одоо хүндрэлтэй учраас гэр бүлийн гишүүд хоёулаа одоо нэг албан газар тий хоёулаа адилхан одоо хөдөлмөрийн гэрээтэй ороод ирвэл нөгөө тэр нь арай илүү жоохон амар юм шиг байлээ шүү зүгээр миний бодсон. Тэгээд за тэгээд миний өгсөн мэдээлэл одоо жоохон ч гэсэн танд тус болох бах одоо таалагдсан гэж найдаж байна. Тэгээд түрүү хэлсэнчлэн тий бүр нарийн одоо зөвлөгөө авъя гэх юм бол миний надтай хувь чадвар холбогдоод цаг авч байгаад уулзаарай гэж хэлэх байна. За тэгээд анхаарал тавьсан маш их баярлалаа. Хэрэгцээтэй нэг гэсэндээ дамжуулаарай. Тэгээд дараагийн бичлэг хүртэл баяр таа.